Өвлийн хөвчтэйг чимээгүй дүнсийж өвөртөн хүн мал хоёрон нөмрлөн 4 эсийг угтаж байгаа нь инэ. Балчир 3 эсийг бодвол 4 эс гэдэг туурайт малын туруу жиндэм хүүтрэх тул дөнийн ивэр хуг хөлдөнө гэж малч ухаанд томьёолсон бизээ. Эх орны хоймор дагшин нутгийн ян сардаг уулас, халил хавцал, мөсөн голууд сүрдэм төрхөн гайхуулах энэ цагаар эргэх 4 цаг нэвтрүүлгэн хүргэхээр аян замд гарлаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз эргэх 4 цаг нэвтрүүлгэн Монгол орны хойд хязгаар Монгол шарын даваанаас нааш уул усан сундаллан байдаг Хөвсгөл аймгаас та бүхэндээ хүргэх гэж байна. Тэр тусмаа Хөвсгөл аймгийн хойд дархтын хотгор гэдэг бол тэр их Монгол шарын даваанаас наашаа нутаг усаан дархлан сууж байдаг дархад ястны өлгий ийм нутаг юм. Ингээд бид Хөвсгөл аймгийн мөрөн сумаар дамжаад дархтын цэнхэр хотгорыг зориход бэлэн болж байна. Хамтдаа аян замд гарцгаая. Уулсаар баримтгэлсэн энэ нутаг эрчмийн нуруугаа даган цас багтай үүтний ирч тогтуухан өвлжиж байна. Харин хордол сардаг булнайн нуруудынхаа ар билд ёстой л өвл цагийн туйл болтлон хүйтэрч цасан манан татуулан байна. Хоймор нутгийн 2 өөр өвл холойрын бартаац замыг нь товлолгүй туулсаар бэлтгэс алтрах голын сав дагуу орших баян зүрх сумаас ихний малчин айлаан зорилоо. Цас их унаж өвлийн тэнгэр эс таалбал саахалтын зайтай газрыг ч өдөржин туулах нь бий. Азар аглаг бөглөө өвлжөө зорьсон замууд дардан байж улаан тайгаас их авах дэлгэр мөрний ихээр нутагтай аймгийн авраг малчин Пүрвийн Сэргэлэнгийн хотонд ирээд байна. Яг дэлгэр мөрний хажууд одоо ингээд өвлж өндөө байран суурин ингээд сайхан сууж байна. Сайхан өвлжиж байна да. Сайхан сайхан өвлжиж байна. Нааша нилээн л одоо уул хангаа дээгүүр давж бас л зарим газар бол одоо бас бие чангарч сүрдэн байна шүү. Сүрдэн байна. Тэ. Энэ манай Монгол орны маань хойд хязгаар энэ их хөвч уултайг алдартын мөрөн голын маань савдагуу бас тийм таад энэ хүртлээ доройд явж байдаг цас мундаг байна. Цас ихтэй бол ер нь хэцүү юм байна. Цас ихтэй бол бүр зам ер нь хааш явах боломжгүй. Өвлийн цагт яах вэ гэдэг нөгөө гол ус хөлдөчин шавар ус гэдэг юм бас хөлдөчин сайхан энэ үед бол бас хамаагүй харьцангуй зам сайхан болчихж байгаа үе байна л да. Дэлгэр мөрөн чинь баян зүрх уулаасаа их авж гин. Одоо энэ хавийнхаа одоо энэ уул усныхаа байгалийн тогтцыг ярил. Монгол шарын даваа гэдэг ингээд газрын дураг дээр зүрхэж яадаг да. Яг тэрнээс л баг улаан тайг гэдэг энэ мөрөн ол их тэр улаан тайгнаас 2-3 том гол их авна. Төвний нэг нь манай энэ дэлгэр мөрөн гол маань нөгөө талын шигээ чишгэд гол болоод орчин. Нэг нь хоошоо бус сарг иргээд хил даваад явчихна. Оглогын гол гэдэг энэ орж ирсэн голыг энэ амнахны яг энэ уулыг энэ суург хайрхан гэдэг. Энэ суург хайрхны өөр дээргээд өвлжиж байна да. Одоо ингээл энэ малын бэлчээр дээр энэ төртлөгээл богсогоо гараад ирнэ. 50 бас амгалан байж байгаагийн л нэг хэлбэр юм да. Урд нь бол тэмээгээр л нүдэг байсан уу? Тэгэлгүй яах вэ? Туслан гихтэр эндээс нэг яг манай эндээс нэг 110 км явж тусландаа хүрнэ. Тэр хүртэл шар тэмээ морь дээр одоо гэр орноо ачаал хүүхэд багцуулаач гэсэн мөн аччаал одоо энэ нийгэм цаг үе дагаад техник хөгжөөд
бас хамаагүй л хялбар болж байгаа юм л да. Танах одоо яг энэ гол хөлтгөр энд буусан уу эсвэл одоо хэдийн үед энд бууж? Одоо яг энэ суурин үйлжэн дээр нь 12 сарын 20-наас хойш шинэ жил 9 эхлэхээр л яг үйлжэн дээр одоо гээд үндсэн төхөн байгаа юм да. Мал төлөх хүртэл хэсэг амгалан суурин нутаг гэхэд одоо энд иржил нэг үйлжэндээ бууж хүм малгуул амарч байгаа. Зарим айлууд нь яг энэ уулын таг дээр нэлээд өндөр уулан дээр ингээд тагийн хитцээр ингэж өвлжөөгөө байгуулсан баг. Энэ ямар учиртай бэ? Аль нам дор, аль нүмер дор хонхор хотголтой байдаг юм уу? Одоо ингээл тэр хар дээр өвлжөө харж байна тийш хардаа. Жишээ нь одоо явж очиход хэцүү гадраа тэнд бол шартай юм уу мориор зөөж гарч очино. Манай нутагч нөгөө энэ байглынхаа бага байдлаас хамаарат гэхэд ер нь дор нам дор гол дагууга хавар орж буун. Яг өвлийн дүү үед бол нөгөө голын жавар хураад хүүтэн байна. Малын бэлчээр хүн амьдрах одоо боломжтой гэхэд энэ хэсэг нь их бага л да. Гол нь малаал дагаж нутгална шүү дээ. Аль жаваргуу, аль наруул хот хөлдөх нь бага. Энэ бүгдийг бодолцоод аль дээрвээс нааш өвгүүдийн малчид маань ч гэсэн тэрийг харж өтгөвж байгаа гаргаж байсан юм билээ. Хүний мөр хөршгүй халил хад байгалийн бартаасаад дундуур бэлчиж 400 гаруй өв сургамлаас орчлон иддэг тайгийн бүсгийн мал сүрэг эмнэл зүйн олон ач холбогдол бүхий махсуу өгж байдгаараа онцлогтой. Манай нутагт бүх юм байгалаараа бий гэж нутаг орнон 10 хөрөв шигэ мэдж өгүүлэх цөлх боромалчны үг эрэхгүй сонирхол татаж байсан юм. Энэ ахуй зан заншил аж байдал бол ерөөсө олон хүний бараг ой тойнд байхгүй. За тэр байгалийн бартаасаад уул усны тэр онцлогийг бол өөрсдийн аж амьдралын давуу тал болгож ингэж одоо ажиллаж амьдраад байгаа юм л да та бүхэн бол. Яг хөө энэ нутагч одоо бүр хилийн бүсэн штэ. Тэгээд одоо нутаг орноо сайхан хүний чинь нөгөө төрсөн нутаг бас сайхан штэ. Хайрлж ажиндаа нутгалж үлдэж байгаа юм л да. Ирүүл гэхүүд аль тэр шимтэй, тэжээлтэй, эмтэй ургамлыг идэж байгаа энэ малын мах тэр бол одоо хамгийн чанартай одоо аж тустай шим тэжээлтэй. Манай нутгийн энэ Мамс гэдэг нэг компаниас энэ эко яг энэ манай нутгийн махыг бас үйлдвэрт оруулж бэлдэж эрүүл бүс одоо эко цэвэр мах гэдэг утгаар нь гаргахаар ажиллаж байгаа гэж ярьж байгаа. Энэ нь бас биднэрт алстаас ажил амьдралдаас хэрэгтэй юм болж байгаа юм байна да амжиргаанд гэж бодчихл байгаа. Малаж хүйгаас авах эдийн засгийн өрөөгөөс тий. Тийм учраас энийг бас дамжуулж гаргаж ирэх юм бол бидэнд л хэрэгтэй байгаа юм л да. Малын арьс шир дотор 5 цул эдрийг жижиг цех үйлдвэр энэ байгуулад ашиглалтанд оруулж хэрэгэлдэг бол одоо мундаг бас хэрэгтэй юмнууд байна. Яг энэ усны ундраг болсон энэ газар орны одоо их өндөрлөг болсон ийм газар бүс нутаг бол органик бүс болж одоо эрдэмтэн судлаачдын хувьд ч тэр ингэж тогтоож байгаа. Тэгээ энэ бүс нутгийн одоо мал аж ахуй нүүдлийн бэлчээрийн мал гэдэг бол алстаа дэлхийн зах зээлд гарах асар их үнд цэнд хүрэх ийм онцлогтой юм аа. Энэ хүртэл яваад энд бид хэдэн бас ямар байгааг хараад нүдээр өвдчихнэ гэдэг та нарт бас баярлж байна, сайхан байна. Тэрс одоо энэ тайгийн мохорт бас холоос яваа та эдээс чинь сонин ачи сонсоход их гоё байд юм аа. Хөвлийг өнтэй сайхан давж хавартаа одоо мал төлөө бүрэн авч энэ сайхан жил болох болтугай гэж ярив дөө. Баярлалаа. Та бүдний ажилч гэсэн бас бүтэмжтэй алтан шар зам үлзийтэй байх болтугай гэж ярив дөө. За их гэлээ. Эргэх 4 цаг нэвтрүүлгийн энэ дугаарт органик хөвсгөл санаачлагын хамт олон бидэнтэй аян замны илэн явж байна. Тус санаачлагд ороо тайгийн махыг экспортод гаргах зорилготой Мамс хишиг Төв Азийн орнуудад органикийн
олон стандарт шаардлагуудыг таниулагч SFCS, малын эрдэс тэжээлийн Mimo Agro зэрэг органик аж ахуйн нэгжүүд нэгэн туган дор нэгджээ. Тэд малчид нүүдэлчдийн брэнд бүтээх дотоод итгэл үнэмшлийг сэргээж мэдлэг мэдээллийн түгээсээр байна. За яг энэ малчны хотонд манай органик баталгаажуулалтын аж ахуйн нэгж, за мөн одоо сум орон нутгийн хүнсүүд аж ахуйн байгууллага болон одоо бусад мэрэгжлийн төлөөллүүд маань малчны хотонд ажиллаж байна. Хөдөө аж ахуйн зохистой дадлаг гэдэг зүйлээс одоо эрүүл органик хүнс эхлэх юм байна. Энэ талын ойлголтыг одоо танд бас гэрт одоо манай багш өглөө шүү дээ. Гэрт одоо бид нэг онлайн чиглэлийн юм хийгээд таглаа да тийм ээ. За тэгээд та одоо бидний хийсэн одоо энэ сургалтын хэсгээс яг энэ хөдөө жоохон зохистой дадлыг та ерний амьдрал дээр хэрэгжүүлдэг юм байна. Үгүй ээ ер нь. Юу гэж бодогдоо ер нь. Таны сая хэлсэн гэртийн юунаас бол хэрэгжиж байгаа юм байна. Мал амтны тавлаг байдал гэж малыг одоо хариулахаас эхэлнэ гэж шүү дээ. Хариулга маллага ер нь ямар байгаа вэ сүүлийн үед? Хариулга маллага бол ер нь одоо манай энд бол ер нь явган голд бол хариулдаг. Яг сум цагаандаа бол яг хөө тэгэл хаж хутгандаа тэгэл нам натаа амжин тий. Тэгэл орчин хатагаар нэг тиймэрхүү л байгаа даа. Цагаан газар бол унаа хэрэглэн, дотоодоо бол морь унаагаа хэрэглэн. Тиймэрхүү байдалтай л 55 одоо шалгуур байгаа тий. Гэхдээ тэрнийг одоо хангаж байгааг нотлох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд танд гэрчдэг олгочихно. Тэгээ энэ нэгтлэр одоо органик хөдөө жоохон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чинь одоо эхний шатны одоо шалгуур тэр баримжааг хангаж чинь гэсэн. Ийм л санаа байгаад. Тухайлбал одоо антибиотикийн үлдэгдэлгүй мах гэж байгаа. Анхнаасаа антибиотик буюу одоо химийн найлагтай амьтараа хэрэглэхгүй гэсэн үг үү? Энэ тал дээр нэг ялгааг нь манай мэрэгжилтэн одоо зохистой дадлал стандарт дээр бол МНС 6737 стандарт дээр бол малын эм тариа одоо маллага арчилгаанда химийн бодисыг хэрэглэж болно. Гэхдээ яг зохимжтой хэмжээ тун хэмжээгээр нь хэрэглээд түүнийг яг хяналтандаа байлгаж одоо малын биеэс антибиотикийн үлдэгдэл хэдийн хугацаанд гадагшлах ёстой. Тэр хугацаанд нь мах сүү малын одоо гаралтай бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах нь тохиромжтой гэдгийг ярьсан байгаа тий. За ингээд зохистой дадлаа хэрэгжүүлээс орчих юм бол органикийн шаардлага зөвшөөрөгдсөн ийм бодисуудыг хэрэглэх юм илүү ингээд арай наривчсан шаардлагатай болоод ирэх юм байгаа. Нямпүрүү малчны маань гэрги сайхан одоо бас аймгийн аварга малчин гэрүүлээрэ. За та маань бас одоо сайл сүүгээ бэлтгэхтэй гэдэг юм уу? Яг малчин хүн амьдрал дээр бас ямархуу одоо сайл сүүнийхээ хөвдгийг жаяг барьж ингэж ажилтдаг. Хамгийн гол нь ариун цэврийг сайн хангаж л одоо бид нар үнэгээ сайхтаа одоо ариун цэврийг яа сайх вэ гэсэн тийм л одоо югаар л малчин ухаанаараа л одоо бид нар өөрсдөө ингээ юугаал хийж байгаа шүү дээ. Үнэнийхээ дэлэнг бас нэг угаачдаг тийм ээ. Үнэний дэлэн мэлэн угаачин тэгэл гар хөлөө угаана. Тийм малчин хүн ч ямар байх вэ? Тэргээрээ л одоо бид нар би бол тийм л ажилладаг. Сав суулгаа хийхэн угаа цэвэрлэх одоо тэгэл одоо тэр чинь авчирсан сүү сайлаа тэгэл одоо өөрөнгөө одоо мэдлэг чадвараараа тэгэл зөө зохистой л одоо хийх. Тэр хөдөө аж ахуйн зохистой дадлаг гэдэг нь нэрнээсээ их андшиг байгаа шүү дээ. Ерөөсөө зохистой зөв боловсон дадлын тухай юм байлаа шүү дээ. Монголын малчид болон та бүхэн маань яг ямар зорилгод хүрэхийг хүсэж байна? Тэр Монгол улсыг бид нэг органик байдлаар харахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл органик бүтээгдэхүүн дэлхийд их үнэтэй байна. Мөнгөтэй хүмүүс, эрүүл мэндэд анхаардаг хүмүүс органик бүтээгдэхүүн хэрэглэдэг болжээ. Сөөр үзүүлэлт нь бидэнд байгаад байна. Жохоо юм нэмэх хэрэгтэй байна. Бүгдээрээ бодлоо нэгтгэе. Бүгдээ органик болцгоё. Тодорхой мэдлэгтэй болсон байх ёстойг л шаардаад байгаа. Бид мэдлэггүй учраас буруу үйлдэлийг хийгээд буруу юм хийж байгаа мэдэхгүй. Ийм юм болоод байгаа шүү дээ. Тийм учраас малчтаа мэдлэг олох сургалтыг л ахиухан хийх хэрэгтэй байна. За тэгэхээр бидний энэ ажиллаж байгаа Баян зүрх сум бол одоо малын хулгайгүй. За тэгээд малын гоц халдварт өвчлөлгүй ийм бүс нутаг болоод бас нэлээ хэдэн жилийн хугацаа өнгөрсөн байна. Энд бол одоо бас нөгөө орон нутгийн мэрэгчлэтнүүд их чухал үүрэгтэй байж идэг. 2024 онд органик бүтээгдэхүүний тухай хууль гараад энэ хууль гарсны үндсэн дээрээс Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас органик хөвсгөл гэдэг хөтөлбөрийг баталсан. Тэгээд энэ хөтөлбөр маань амжилттай хэрэгжээд явж байгаа. За манай сумын
онцлог гэх юм бол далайн түвшнээс дээш бас 2695 метрт өргөгдсөн дэлхийн дулааны тэнцвэрийг хадгалж байдаг цэвдгийн бүстэй бас хамаарагддаг. Уул тайга бэлчээртэй бол маш олон төрлийн ургамлууд ургадгаас одоо нэм ховор эмийн ургамал бас ургадгаараа онцлогтой юм сум байгаа. Ийм сайхан онгон дагшин байгальд усны тунгалаг ургамлын сорыг түүж идэж ин гэж бэлчээрлэгж байгаа малын гаралтай түүхийд болон бүтээгдэхүүнүүд бол эрүүл органик бүтээгдэхүүн юм аа. За ингээд бид хөдөө аж ахуйн зохистой дадлаг гэдэг эмийг малчныхаа хотод хэвшүүлэхийн тулд зохих хэмжээнд одоо хөдөө аж ахуйн дээр зохистой дадлын шаардлагуудыг биелүүлэх юм байна шүү дээ. Тэгээ энийг нь бол танд одоо бараг гэрийн даалгавар хэлбэрээр өгчих шиг боллоо. Тэгэлээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын аймгийн авраг малчин дарь сүрэнгийн ням хөрөг өглөө бүр хонион хужирлаж бэлчээрт нь гаргаж байна. Хужир идсэн мал тарга хүчээр багалдаж хавартаан зах зээлд тарган мах нийлүүлэгч боломж бүрддэг байна. Нодлон хаврын нэг 12 хонь мөрөнд аваач гулуудал аваач өгсөн. Тэгээд хаврын хонь гэхэд над бол сайн гулуудж яасан усад хэлэхэд сайн байна л гэж хүч сайкл онд орох юм бол хавартаа борлуулсан чиглэлтэй байд юм байлаа. Өөрсөндөө ч их ашиг тустай л байдаг. Хавар ногооны хүртэл бордоо тэжээл нэг ашиглахгүй онд орчдөг давчдаг л да. Малын бэлчээр маань одоо нэг өдөр ийш яв нэг өдөр ийшээ явдаг гэдэг талдаа гэж ээлжил бэлчээдэг. Тэгэхээр малын бэлчээр нэг малын идэх юу нэг арай сонирхол юу гай туханд нь арай тавтай байх шиг санагддаг болохоор би тэгэж явлаа бэлчээж явдаг. Энийн нэг байгаа энэ нутаг үйлчээр бол энэ хавьдаа бол ер нь газрын цэс газар. Одоо энэ хавьорын одоо энэ шатаус энэ шатаусан айлдын маллаа гэл цасцууд ихэхэд манай нэр гэж отрын бүс шиг гэж малаа оруулж ирж онд оруулдаг. Байгалийн тийм юутай тогтолтой нөмөр дулаан асхын юу бэлчээр сайтай газар байдаг. Тэндээч манай мал бол ер нь 90 даажгүй. Дөрвөн эсийн догшин жавар үлээсэн тэсхэм өвөл хэдийш дэлгэр мөрөн баазад дулаан тухтай амарсан бид нар зүв ихлүүлсэн аян заман үргэлжлүүллээ. Баянзүрх сум бол дархтын дөрвөн сумын нэг. 300 дуу, 300 нуур голын орон гэгдэх дархадын хотхор гүн рүүгэн дөхөх тусам дархад түмний аялга хэллэг авхи соёл улам тодорсоор аваа. Жаварт жарган толынхон дэргэд орших эренчин зүм сум гадан дотны жуулчин гişтийн хөл ихтэй өвлжиж байна. Өвсгөл органик санаачлагын хамт олон хамгийн ихний ажлаа 2023 онд энэ сумаас эхлүүлж эдүүгээ 2 жилийн хугацаанд органик тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүн орон нутгийн 4000 гаруй иргэд мянган жуулчдад нутаг орны нэрийг гаргаж байгаа юм. Манай нэвтрүүлэг сая яг энэ байгаль, уул ус, бэлчээр, мал аж ахуй гэдээ ингэ явлаа. Үнэхээр энд л одоо нэг экологийн эрүүл хүнс баймаар гэмээр одоо газар нутаг байна шүү дээ. Тэгэхээр энэ дархад брэнд гэж ямар одоо юу байна? Дархад брэнд бол одоо яг нутагтаа ургадаг ориг жимс, сүү цагаан эдэгээ голчлон бүтээгдэхүүн болгож өөрийнхөө супермаркет болон сумынхаа хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг. Төхийн хужиргээд яг органик ийм байгалийн эрдэс гэсэн үг шүү дээ. Энэ маань бас яг 100% одоо байгалийн цэвэр эрдэмтэн судлаачид бас энэ хужирыг судлаад байгаа юм байлаа. Яг ямар ач тусдаг манай өвөг дээдс бол өв уламжлан ирсэн байнга цайндаа хийж уух жишээтэй. Цэвэр шарт тос маань байна бас. Сарлагын шарт тос бол бас 100% органик шилжчихсэн ингээд тэмдэгэ автсан явж байна. Одоо энэ шар тэмдэгтэй нь болохоор шууд одоо органик шилжих гэж байгаа бэлтгэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд гэсэн. Яагаад органик болохгүй байна гэвэл жоохон бага зэрэг сахарт нөөцлөлтөг учраас яг 100% органик гэж бас хэлж болохгүй болчиход байгаа. Бас нэг хадгалтын горим зөрчигдөх гээд байдаг учраас бага зэргийн сахарт жилээс жил сахарыг бууруулад байж байгаа. Одоо тэгээд арга технологи гараад ер нь 100% органик таасан цай бол хийж болох юм байлаа. Туршилтыг хийцэн байгаа. Их хэмжээний массаар биш ерөнхийд нь тий. Яг өдөр тутамдаа шинэлэг чанараа алдахгүйгээр захиалгын дагуу одоо үйлдвэрлэж байна. Ер нь хэтийн зорилго нь бол
ямар нэгэн хүнсний нэмэлтгүйгээр яаж байгалийн цэвэр бүтээгдэхүүн байдлаар нь хүнсэнд хэрэглэх вэ гэдгийг л одоо судалгаа хийгээд мэргэжлийн хүний хувьд бас үйлдвэрлэлдээ гол зорилгоо тавиад явж байгаа. Ихэд аргатын буян хүнсний үйлдвэрийн хувьд органик баталгаажсан хүнсээр эхний ээлжинд аймаг орон нутгийн иргэдэн хангах зорилтыг тавьж байна. Экспортод гаргах нь тэдний хувьд нэн тэргүүний зорилт биш юм. Өдөр бүр шин чанартай хүнсийг дотоодын иргэддэн хүргэж ажиллах нь тэдний гол зарчим юм. Технологийн хувьд бүтээгдэхүүнийг түүхийд байхаас нь эхлээд бүх шат дамжлага дээр органикийн стандартыг мөрдөж байж тус гэрчилгээ тэмдгийг авдаг байна. Таны хэлсэн энэ органик одоо байгалийн цэвэр хүнсийг бий болгоход тийм ээ үйлдвэрлэхэд түүхийд шин байна гэдэг чинь одоо маш чухал юм байна тий. Одоо шинэ жимсээр чанамал хийх шал ондоо эсэлт ямар нэгэн уралд ороогүй гэдэг юм а тий. Яг байгалаараа байгаа үед нь уралд орохоос амжаагүй байхад нь боловсруулах маш гой бүтээгдэхүүн болно. Бас би бас янз янзын туршилт хийж үзнэ. Явцын донд тэгээд цахилгаан зуухан дээр чансан чанамал одоо галын энерги дээр гал зуухан дээр чансан чанамал хоёрын одоо ялгаа бас гараад байгаа хгүй. Ягаад гэвэл бүтээгдэхүүн үзлэн худалдааны дээр явж байгаа хүмүүс тэгээд амтлуулна. Яг л хүн мэдэрнэ. Одоо энергиэрээ байд юм уу, юугаараа ч байд юм бэ. Уул нь адилхан технологиор адилхан орц нормоор хийж байгаа ямиг хоёроор нэг нь цахилгаан зуух, нэг нь гал дээр хийлээхэд галынх нь илүү амттай байна гэх жишээтэй тий хүмүүс би янз янзаар туршиж үзсэн л дээ. Уламжлалт технологиг л би яг хүнсэндээ шингээж одоо үйлдвэрлэлийн арга руу шилжүүлж одоо хүнсний цэвэр бүтээгдэхүүнийг л бий болгоё гэж зорилт тавиал ажилтээ. Манай Хөвсгөл аймагч одоо органикийн янз бүрийн хөтөлбөрүүдийг бий болгоод одоо бид нартай маш их хамтарч ажиллаж бас хаанаас ямар бүтээгдэхүүнүүд гарах боломжтой гэдэг дээр бас анхаарч ажиллаж байгаа нь олзуурах штэ. Дарахад органикийг л бий болгоё гэж одоо нэг хүнсний мэргэжилттэй болсны хувьд энэ сайхан өгдөлтэй нутаг төрж өссөний хувьд миний зорилттой олгоод явж байгаа нь инээ. За их сайхан байна. Ингээд одоо таны хүн амынхаа хүнсний хэрэгцээний одоо энэ сайхан ажил үйлсэд нь амжилт хүсье. Баярлалаа. Үргэлжлүүлээд одоо бид нар бас энэ яг та бүхний одоо түүхийдээ бэлтгэдэг тэр малчтын хотонд тэр уул усанд очиж бас үргэлжлүүл нэвтрүүлгээ хийхээр гарах гэж байна. Органик гэдэг бол бүхэл бүтэн эргэх холбоо юм. Мал амтан, жимс ногоо ургаж төлжиж өсөж үржихээс эхлээд энд бүх зүйл байгалийн мөнч нараараа оршиж түүнийг стандарт хангасан тээвэр хадгалалт үйлдвэрлэлийн үр дүн бий болгоно. Мал аж ахуйн салбарын органик бүтээгдэхүүний суурь ойлголт нь бэлчээр, усан хангамж, эрдэс тэжээл дээр тогтож байна. Гучаад юмд чинь нэг 3 хил орчим байгаа өдөр төгнө гэсэн үг. Нэгэнд нь 100 г гэж тэгээд онгоцсон юм байна. Тэр нэгтэй мэрэгжилдэг юм. Том чоолно чад хийж хэлсэн юм. Малчтуудаа өвлөн үйлрэлд бол тэгэл цаг зүйн байдлаас л болно да тэгэл хүндхэн жилийнх эрт хүйтэн болж эрт цаас унасан бол тэгэл 11 сарын 10-д гээл баг бог жижиг төл мал баг давжаа мал энэ төр бол тэгэл тижээл дурж эхэлнэ. Тэгэд гайгүйхэн шиг бас цаас мас баг унсан гайгүй дулаахан болвол тэгэл нэг 11 2 сар мар дөхөөс хийгээл тэгэл нэмэгдэл тижээл дурж эхэлнэ. Мимогон дулаацаа бол байнга малд хэрэглүүлэх бол үр ашиг их сайн тийм байна лээ. Одоо ер нь тэгээд та нарын малаа тижээдэг зорилго нэг өөр болчихжээ. Тэгэл хаврын нөгөө төл мал ид гарч байгаа үед бол төлөө мемогон бол одоо энэ нялт гарсан төлд хэрэглүүлэхэд их сайн махжилт их сайн тийм байна лээ. Тэгээд сүү нөгөө жил муутай төлсөн их малд бол одоо энэ мемогон тижээлийг хэрэглэхэд сүү шим их хурдан урдаг их сайн ер нь л их сайн байна лээ мал. Дарахад шишгтийн энэ хотхор энд бол одоо Монгол малын уламжлалт үйлдвэрүүд бас хөгжсөн байдаг юм аа. Хогоргийн улаан Монгол гэж одоо өвхөр дарахтын цагаан адуу гэд энэ мал бол хүйтэн төсвөртэй
ингэж байглаасаа одоо шалгарч бий болсон энэ уламжлалт одоо ардын үржил селекцийн үр дүнд бий болсон энэ үйлдвэрүүд баг тийм ээ. За та сайн явж гин үү? Даарч байна уу? Сайн явж байна. Тэгээд хөйтэн байна. Гэтэ бас гайгүй. Ер нь өнөөдөр жоохон хөтөрч байна. Хүүтнийх нь яг эрчим нь яг таарчих шиг боллоо. Тий, яг хөтөн 46 градустай онсон. Одоо ингээд энэ холын бараа харагдахгүй мантай юм хөтэн байна. Үндсэндээ малын одоо ходоодыг дүүргэх ерөөсө чухал биш тийм ээ. Гол нь одоо нэмэлт тэр эрдэс минералыг малд л одоо өвлийн яг энэ одоо жингээ алддаг үед авч явах хэрэгтэй байна шүү дээ тийм үү? Яг энэ цаг үед бол бодисын солилцоог сайжруулж өгснөөрөө одоо энэ хүйтэнд илч дулаан хадгалагдаж мал одоо тарга твэргээ алдахгүй байх дулаан хэвтэр нь таарад бусад тэжээл нь таарч чадах юм бол бас жингийн нэмэгдэлтэд орох боломжтой. Ийм одоо шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүнийг бид нар бас малчтаа санал болгоод явж байгаа. 330 суманд яг энэ нүүдлийн мал аж ахуйд ингэж хүрнэ гэдэг бол тасар их үйлдвэрлэл явж байгаа бох тий. Тэгээ хамгийн гол нь нөгөө амнаас ам дамжих үр дүнгээс үр дүнд одоо хурж ингэж одоо дамжиж хурж байгаа. Тухайлбал яг ямар эрдэс мал хэрэгтэй эрдэсүүд энэ тэжээлийн дотор байдаг юм. Уурга, эрдэс, эслэг, за илчлэг гэсэн одоо ийм дөрвөн үндсэн төрлөөс малын тэжээл бүрдэж явах хэвээр. За түүнийг энэ дотор яг зохицлоод хийсэн. Энэ гурав бол гурлаа өөр найрлагатай өөр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Одоо жишээ нь энэ хураг бол ингээд гараад одоо ямар ч хэсэг нэг 10 гаруй хончихсан юм шинэ одоо төл байна. За энэ төлд бол ингээд нэг 14-5 хоногоос нь одоо энэ төлийн мимо тэжээлийг энэ эрцийн долооттой тавьж өгөх хэрэгтэй. За ингээд тавиад өгөх юм бол энэ хураг бол өөрөө маш өндөр одоо эрцсийн болон шим тэжээлийн хэрэгцээ байдаг энэ мал болон хүнд ялгаа байхгүй. Тэгэхээр яг тэр одоо эрчимтэй хэрэгтэй байгаа тэр үед бол шим тэжээлийн хэрэгцээг дутааж болохгүй. Яг тэгж өгснөөрөө мал өөрийнхөө генетик нөөцөөрөө өснө гэсэн үг. Тэг ингээд судалгаа болон бид нар бас ингээд туршилтаар үзэхэд бол нэг 10 сартай хураг бол хургийг эргэлтэнд оруулахгүй бол яг 10 сараас цааш малчид маллаад ирэхээр бол одоо эдийн засгийн хувьд алдагдaltaй юм байна гэдгийг бол бид нар бас туршиж баталгаажуулсан байгаа. Орчин цагт малын тэжээл хэмээх ойлголт эрс өөрчлөгдөжээ. Зөвхөн малын гэдэс ходоодыг дүүргэх чанаргүй өвс хэвэг бол зүй ёсны тэжээлд тооцогдохгүй. Харин эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон эрдэс премикс тэжээл нь энэ зах зээлийг бүхэлд нь өөрчилж байгаа юм. Ингэснээр малын ашиг шимийн гарц тогтмол нэмэгдэж, түүхийн эдийн чанар өсөж байна. Малчт маань мал аж ахуйгаа эрхлэх хэвшил бол өөрчлөгдөж байна. Тэгэхээр одоо цаашдаа та тооцоол гаргаж улс орны хэмжээнд одоо ингээд бүр том макро утгаар нэгэ бодох юм бол нүүдлийн мал аж ахуйд одоо тэжээлийн хэлбэр бий болсноороо ямар эдийн засгийн үр өгөөж юунд хүрэх юм бэ бид нар. Тэгэхээр энэ өөрөө хоёр үе шаттай зүйл байгаа. Нэг нь бол яг бэлчээр дээр нь гарсан цагаас нь яг төл байх хугацаанд нь малчид маань яг энийгээ зөв сайхан ингээд нэмэгдэл тэжээлтэй шим тэжээлийн дутаахгүйгээр өсгөж хэвчтэй гэсэн. Дараагийнх нь үе шатанд нь бол бордооны аж ахуйнууд хүлээж аваад тэгээд сайхан шүүслэг алаг одоо өөх мах нь алгалсан тэр махыг үйлдвэрлэх боломжтой болж байгаа гэсэн. Яг одоогийн нөхцөлд бол энэ жоохон шим тэжээлээр дутагдсан маш их одоо ингээд байглаараа бэлчээрээ явчихсан энэ өхөр болон хоныг аваад нэмэгдэл тэжээл өгөөд бордоод ингээд яг хэрэглэгчийн хувьд бол одоо сайхан эрүүл ахуйн хувьд бол одоо антибиотик үйлдвэрлэхгүй болж байна. Түнсний аюулгүй байдлыг хангаж байгаа ч гэсэн яг эдийн засгийн хувьд бол бас тийм ашигтай биш байгаа. Хург маань бөмбөгөнд чичрээд байна. Чичрээ дараа Батгш оруулчих. За найруулагч нь хургийг авчих. Батгш нь оруулчих. Бидний хамгийн сайн чаддаг одоо хэдэн мянган жилээр өвлөгдөж ирсэн зүйл маань мал аж ахуй байгаа. За бид нар цаашдаа ч гэсэн мал аж ахуйгаа бид нар үлдээх хэрэгцээтэй байгаа. Ядаж одоо нэмэгдэл тэжээл хэрэглэснээрээ 3 дахин хэтэрсэн бэлчээрийн даацыг бид нар буулгах хэрэгтэй байгаа. Эсвэргээрээ бид нар 3 дахин тэр ашиг шимийг 3 дахин нэмэгдүүлэх одоо ийм үр ашигтай зүйлийг бид нараас танилцуулж байгаа. Бидний хийж байгаа энэ үйлдвэрлэж байгаа тэжээл бол одоо доктортой хөгжлийн 17 зорилт гэдэг дэлхийн нийтэд хэрэгжиж байгаа энэ зорилтын одоо дан болон шууд утгаар 13 одоо зорилтод нь бол нөлөөлж чадж байгаа. За мөн одоо Монгол Улсын засгийн газраас зарласан хүнсний хувьсгал, атрын дөрөв, цагаан алт, шинэ хоршоо гэдэг энэ 4 хөдөлгөөнд зарласан байгаа. За энэ хөдөлгөөнүүдийн ч гэсэн одоо бүр яг үндсэн суур шаардлага нь бол энэ тэжээл өгснөөрөө эдийн засагт ингээд томоохон нөлөө үзүүлж чадж байгаа. За баярлалаа. Ингээд одоо бас энэ 30 хэдэн градусын хүйтэнд малчны хотод бас
Тэсвэр хатуужил гаргаад үзэгч олондоо бас мэдээлэл өгсөн. За баярлалаа. Ийхүү бид агын гурван хайрхан арс сайр хордол сардаг жавартаж яргант гээд гол мөрөн сүлэлдэж уул хайрхад нь хэцэлсэн дархад зуны дагшин нутаг Өвсгөл аймгийн Эренчин Лөм суманд өвлийн богинохон өдрүүдтэй уралдан ажилласан юм. 4-9-ийн догшин жаварт Сарманд нь сарлагын сүрэг нартай уралдан арч байдаг энэ нутгийнхан цагийн юм цагтаан гээд хүүтнийг ис ажиран өвлжин.